Байцааны үнийг яаж 20 дахин өсгөдөг аргыг та бүгд зааж өгье. Сайн болсон хатуу байцаа. Шинэ нялх ногоон байцаа байж болохгүй. Жижигэл ширчээд над бол сармис хэрэгтэй, давс хэрэгтэй. За эхлээд бол сармисаа хийн. Жохон байцаа хийн. Тэгээ давс. Энэ сав маань бол зүгээр юм шавар баар байвал бүр их сайн. Төмөр савнд ерөөсөө байж болохгүй. За ойролцоогоор 5 минут ингэж балбсны эцэст нэлээд шүүс ялгарсан байгаа. Тэнгуут нь өргөжлүүлээд нэг атгаар ингээд хийгээд жоохон давс хийгээд далайн давс юм уу, шүд жамц давс ч юм уу, шүдэн уулын давс гэдэг ч юм уу, тиймэрхүү давсуудыг хэрэгжилж явах хэрэгтэй. Боловсруулалт орцсон тийм цагаан давсуудыг л хэдэж битгий хэрэглээ. Тэр үл ерөөсөө болохгүй. Дэндүү гашуун болгоо. За саримсаасаа жоохон хийгээд гар ажиллагаа нэлээ орно. Энэ дээр бол залхуурж болохгүй. Эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй, хамгийн үн цэнтэй бүтээгдэхүүн болгож чадна. Атгаар л ингээд баг багаар нэмээд байх хэрэгтэй. Жохон сармис. Зүүн гараараа. Зүүн гар ядрах юм бол баруун гараараа. Хоёр гараараа. Болохгүй хүүхдүүдэд дуудаад энийг бас хийлгүүлж болно. Шал гэсэн. Болоогүй наа. Явна. Болоогүй. Яарж л болохгүй шүү. Яарж л болохгүй. Яг энэ дуу. За сүүлчих. За энэ манай айргны ваарн дотор бол 4 ийм толгой байцаа орсон. Ойролцоогоор нэг 7 хил 8 хил. Европод бол нэг sauerkraut гэж ярьдаг. Германч бол sauerkraut, орсууд бол квашоны капуста гэдэг. Манайх бол даршилсан эсгэлэн байцаа гэж нэр идэж болох баха. 30 минут зарцуулагдлаа. Жохон нэг шорвогдуу шүл байдаг шүү дээ. Яг л тийм амттай байх шүү дээ. За ингээ нэг тавг тавилаа. Дээрээс нь усны банкыг бол ингээ жохон ариутгсан байх шүү дээ. Тэгэхээр юм цэвэрхэн хөвөн давгаар оргоод цэрүүн газар нарнаас хол 14-өөс 15 градус бол бүр сайн. Би бол яадаг вэ гэхээр цэрүүн одоо сүүдэртэй талын цонхон дээрээ тавиад үе ингээд цонхоо онгойлгож идэв. Яг цонхныхаа ус хажууд тавиад байх хэрэггүй. Тэгэхээр тэр орчноо бол жоохон сэрүүхэн байна. Нэг өрөөгөө та нар золиосноо гэсэн. Гэхдээ бол дэндүү гоё бол. 7 хоногийн дараа уулзъя. Энэ бол гайхамшиг шүү. 7 хоног болцсон шүү. За авлаа. Энэ тавг бол одоо ажиллаа хийцэн. Байцаа маань энэ шүүсэн доороо үргэлж ингэж байх хэрэгтэй. Шүүсэнд ингэж ороогүй байцаан дээр хөг зүусэх магадлал өндөртэй. Нэг цагаан саарл, ногоовтор тэгээ жоохон саарл хөр зүгэх юм бол тэрээс нэг айх юм байхгүй. Тэрийг аваад дараад нь үлдсэн байцаагаа бол савлж болно. Хэрвээ улаан шар өнгөтэй, улаан дуу өнгөтэй эсвэл гүн тас хар өнгөтэй хөгж байх юм бол энэ байцаа бол тэгэл ерөнхийдөө чадарсан гэсэн үг. Тийм болохоор бол тэрийг бол анхаарч явах хэрэгтэй. Савлахад бол одоо зүгээр ингээд жижиг барэ одоо ийм тий барэны шил байж болно, эсвэл бэлдсэн ийм шил байж болно. Тэгэхээр шилээ бол их л заавал ариутгах хэрэгтэй. Буцалж байгаа усанд дүр гэж ярьдаг. Дараад нь хатаах гэж бас нэг ажил болно. Би бол яадаг вэ гэхээр 100-д хийдэг. 100-аа нэг 110 градуст хийхэд бол шил хагарна гэж байхгүй. Бүх одоо муу талын дайсны одоо бактериуд, хөгзүүд бол бүгд байхгүй болно гэсэн үг. За энэ бол үнэхээр гайхамшигтай, тийм тааламжтай, эсгэлэн давслаг тийм гоё амт гарч ирэх хэрэгтэй. Сүүлчээ 7 хил энгийн байцааг ийм гайхамшигтай өвөрмөц бүтээгдэхүүн болгосон. Энийг бол эсгэлэн даршилсан байцаа гэнэ. Энэ дотор байдаг пробиотикийн агуулмж нь бол супер, топ, хүн төрөлхтний хэрэглэдэг бүх хүнснүүд дотроос номер 1-т багтдаг. Пробиотикийн бөмбөг гэсэн үг. Зэвсгээр ярих юм бол пробиотикийн цөмийн бөмбөг гэсэн үг. Пробиотик аптекаас худалдаж авч уудаг те. Одоо нэг тундаа бол нэг 10-аас 25, заримдаа 30 тэрбум пробиотик гэж ярьдаг. Тэгэхэд энэ зүгээр нэг юм чимхийг одоо нэг юм энэ л ихтэл 10 тэрбум пробиотик байна. Энэ 10 тэрбум. Бид ахаа нэг ийч. 20 тэрбум.
30 тэрбум бактери пробиотик гэдэгсэн. Ямар пробиотик вэ гэхэл жишээлбэл бяцлагтай харьцуулах юм бол бяцлаганд байдаг сүүний хүчлийн бактериуд байдаг. Lactobacillus brevis, Lactobacillus plantarum гэдэг. Түүнээс гадна өшөө 28 төрлийн пробиотикуд байдаг гэсэн тооцоо байдаг. Пробиотикийн аж тусыг бол бүгд мэдж байгаа шүү дээ. Бидний дархлаад бол хамгийн сайн дэмждэг, хамгийн хэрэгтэй хэмжээ пробиотик байгаа. Бас тархины үйл ажиллагаа дэмжинэ. Ходоод гэдэс тархитай пробиотикоор дамжуулж харьцдаг. Жин хасахад тусалж байна. Тэгээд дэс нь хамттай хадгалах явцад улам хүчтэй болдог, улам тэжээлэг болдог. Пробиотикийн тоо улам үрждэг, улам эсгэлэн болдог. Тэжээлэг чанар нь хүний эрүүл мэндийн чанар улам л ихснэ гэсэн. Хөрөгчөндөө хадгалж чадах юм бол энэ бол 3-аас 4, 5 хагас жил гэсэн хадгалж болно. Хөрөгчөнд шүү. Нарны гэрлээс хол. 1 кг байцаа 2300, 2500 төгрөг гэж бодъё. Нэг хайрцаг пробиотик одоо хүний нэг сарын хэрэглээний пробиотик бол ойролцоогоор 50-аас 60 мянган төгрөг. Зарим 70 мянган төгрөг. Жохоо ухаантай бай. Сэргэлэн бай. Сониуч бай. Яа. Тэгээ энэ дээр сармис байгаа гэж бодохгүй. За ингээд өвлийг бол ямар ч асуудалгүй үнэтэй давна та нар. Дэлгүүрийн байцаа ингээд ховордох байхаа та.